Манай улсын баг тамирчдын оролцож байгаа Netflix-ийн Physical Asia reality show энэ сараас цацагдаж эхэлнэ. Хагас коксын шахмал түлшийг нийслэлийн 7 дүүрэгт байрлах 331 цэгээр борлуулж байна. Ипотекийн бөөний банкар зээлийн асуудлыг шийдвэрлэдэг болно. Нийслэлд нийт 8524 лифт байгаагийн 150 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 488 нь өндөр эрсдэлтэйг тогтоожээ. 10 дугаар сарын 11 үндэсний кино урлагийн өдөр. Брэд Хилний олимпиадад оролцсон сурагчид ихтэй сургуульд хөнгөлөлтөй элсэх журам Брэдад хэрэгжиж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Netflix-ийн Physical Asia reality show-нд манай улсаас улсын арслан Орхон Баяр, холимог тулаанч Инх Оргил, 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Дүлгөн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Ханцүрэн, жудогийн үндэсний шигшээ багийн тамирчин Ажээсүрэн, гавьяа жүжигчин Уран Нуграач, лав гочирнаар оролцож байна. Netflix компани болон Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Гигийн хамтын бүтээл Physical Zoo дэлхийд алдартай шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард Австрали, Филиппин, Таиланд, Өмнөд Солонгос, Монгол, Япон, Индонез болон Турк зэрэг Азийн орныг онцлсон. Нэвтрүүлгийг энэ сараас цацсан гэдгийг мэдэгджээ. Хагас коксын шахмал түлшийг нийслэлийн 7 дүүрэгт байрлах 331 грейд цэгээр борлуулж байна. Энэ сард 62 мянган тонн, цаашид сар бүр 50-аас 60 мянган тонн хагас коксын шахмал түлш импортлон авч 1-р сарын сүүл гэхэд нийтдээ 306 мянган тонн хагас коксын шахмал түлшийг борлуулж дуусгах юм а. 5 толгой түлш компани үйлдвэрт өнөөдрийн байдлаар хэрэглээнд гарахад бэлэн шуудайлсан 12 мянган тонн хагас коксын шахмал түлш байгааг албаныхан мэдээллээ. Уг түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 40 хүртэл хувиар буурах юм. Монгол банк 2013-оноос 2019 он хүртэл ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 3.5 их 80 төгрөг гаргажээ. Харин цар тахлаас хойш нэмж мөнгө гаргаагүй. Өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр үргэлжлүүлж байна. Цаашид ипотекийн бөөний банк байгуулж, тус банкнаас харилцааны банкудад санхүүжилт олгох замаар ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн. Ингэснээр иргэдэд урт хугацааны бүү багтаа зээл олгох нийт орон сууцны борлуулалтын 30-аас 40% шийдвэрлэх боломж бүрдэх юм байна. Нийслэлийн хэмжээнд нийт 8524 цахилгаан шат буюу лифт байгаагаас 150 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 488 нь өндөр эрсдэлтэйг тогтоожээ. Лифтний дундаж ашиглалтын хугацаа 20 жил бөгөөд эвдрэл гэмтлийг тухайн байрны сууц өмчлөгчдийн холбоо цаг алдалгүй засаж аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Гэвч сүүхийн төлбөрийн төлөлттэй холбоотойгоор засварлуулалтыг цаг хугацаанд нь хийж чаддаггүй байна. 2023 онд нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 8, 2024 онд 35 лифт шинжилсэн. Харин энэ онд 42 лифтийг шинжилж байна. 10 дугаар сарын 11 бол манай улсын үндэсний кино урлагийн өдөр юм. Тодорхойлбол 1935 оны энэ өдөр сайд нарын зөвлөлийн тогтоолоор улсын хэмжээнд кино бүтээх үйлдвэр байгуулах тухай зарлага гарч байжээ. Тиймээс засгийн газраас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг үндэсний кино урлагийн өдөр болгож тэмдэглэж байхаар шийдвэрлээд байна. Энэ жил түүхт 90 жилийн ой тохиож байгаа учраас их ойд зориулан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж киноны бүтээлүүдийг ихшгэлүүлэх гэж байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг хуучны болон орчин цагийн 4 киног үн төлбөргүй үзүүлэхээр төлөвлөжээ. Брэд Хилний олимпиадад оролцсон сурагчид ихтэй сургуульд хөнгөлөлтөй элсэх журам хэрэгжиж байна. Яг энэ цаг үед Брэдад их хилний сарын аян өрнөж байна. Цээжвчиг олимпиад гээд Брэд Хилтэй холбоотой олон төрлийн уралдаан болж, үүгээр төгсөх ангийн сурагчид ихтэй сургуульд элсэн суралцах хөнгөлөлт буюу нэмэлт оноо авах боломж гарч байна. Ялангуяа их хилээ сайн мэддэггүй нь эдгээр уралдаанд заавал оролцож мэддэг болохыг уриалж байгаа юм. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.